Ялагчдаа бид бүхэн шүүг галерилгүүдээс худалдан авалт хийх 800 мянган төгрөгийн үнэт бүхий хэмжгийг бэлтгэх болно. Өдрийн манайха энэ удаагийн зураглагын дугаараараа би хүннэн бол худалдааны төвийн брэндийн давхарт байрлалтай шүүг галерилгүүдээр хүрэлцэн байна. Өнөөдөр хэдүүлээ ийшээ орж маш гоёмсог готлуудыг үзэх болно. Бүгдээрээ хамтдаа дэлгэрүүлсэн. За тэгэхээр шүүг галерилгүүрт нийтдээ ер нь хэдэн төрлийн брэндүүд байна? Та бас манай үзэгчдэд мэдээлэл хүргээч. За манай дэлгүүрт болохоор Европын загварлаг, чөлөөт, ажил хэрэгчгээд 12 брэндийн гутал худалдаалагдаж байна. Онцлог брэнд гэвэл манай Cindy's Eric гээд англи брэнд байгаа. Загварлаг тэгээд хүлэнд аягүй өвтэйхэн байдаг. Дараа нь бол Sasha Fabano брэнд. Sasha Fabano болохоор Итали брэнд. Дүпл гэдэг юм бол одоо ажил хэрэгч эмэгтэйчүүд чинь дүпл өмсгөөд удаан цаг явахад хөл их чилдэг штэ. Манай брэндийн гутлыг дүплийг өмссөн үйлчлэгч нь болохоор хөлөнд хийлдэхэн байдаг гэж хэлдэг. Шүүг галерилгүүр нийтдээ хэдэн нэрийн дэлгүүртэй вэ? Нийтдээ 6 нэрийн дэлгүүртэй. Улаанбаатар их дэлгүүр болон Max Mall их дэлгүүр дээр Sasha Fabano болон Pasconi гээд Итали брэндээр манайх үйл ажиллагаа явуулдаг. Grand Plaza болон Blue Mall салбар дээрээ бүх оруулж ирдэг 12 брэнд Европ брэндээ цогцоор нь үйлчилж байгаа. Тэгээд бас үзэгчдэд бас мэдээлэл хүргэх шүүг галерилгүүр аяга одоо хямдралтай худалдаа зарласан байгаа гэсэн шүү дээ. Хэдэн хувийн хямдралтай байгаа вэ? 10-аас 80% бодит хямдралтай байгаа манайх. За одоо шүүг галерилгүүр дээр харагдаж байгаа бүх энэ гоёмсон эрэгтэй эмэгтэй гутлуудыг та бүхэн фокус зэрэг өөрчлөн худалдаа авалт хийгээд 2-6 удаагийн хугацаанд төлтөр авах боломжтой. Одоо та бүхэн жишээ олоход өөрийнхөө яг одоо өмссөн байгаа гутлыг танилцуулъя. За энэ бол Sasha Fabano брендийн 340 мянган төгрөгийн үнэтэй гутал байгаа. За хэрвээ та бүхэн фокус зэрэг өөрчлөн худалдаа авалт хийх юм бол нэг удаагийн төлөлт нь ердөө 55 мянган төгрөгөөр гоёмсог гуталтай авах боломжтой хам. Одоо харин би та бүхэндээ эмэгтэй хүний шүүгэнд заавалчгүй байх ёстой 5 төрлийн гутлыг танилцуулах болно. Эдгээр гутлууд нь та бүхнийг ямар ч хувцас өмссөн зохихоор ямар ч үед гарахад хамгийн тохиомжтой гутлууд байх болно. Эхний гутал бол мэдээж илхэн гутал. За эмэгтэй хүнд загвар нь хамаагүй гэхдээ илхэн гутал ер нь заавалчгүй байх ёстой. Гоёлын төрлийн гутал болж байгаа. Монголын уур амьсгал бас халтар болох магадлалтай учраас илхэн гутлыг ер нь хайрлаж өмсөх ёстой. За энэ төрлийн урт төрөйтэй илхэн гутал бол болзоо, үжиглэг, заран зог, найзтай уулзах мэтчлэн бас тийм баяр ёслолын өмсөд тун тохиомжтой юм гутал байгаа. Тэгээд миний нэгдүгээр сонгосон өсвөдөө гутал бол энэ гутал байна. Маш гоёмсог хавар намрын илхэн гутал. За харин хоёр дахь гутал бол богино төрөйтэй бүдүүн өсгөд өсөдөө гутал байгаа. За энэхүү төрлийн гутал бол ерөнхийдөө Jason өмд офис өмдөн дээр маш тохиомжтой. Ийм униформ дээр ч юм уу өмсөх тохиомжтой гутал байдаг учраас би энийг эмэгтэй хүнд заавал байх ёстой гэж бодож байгаа. За тэгээ хавар намрын 100% арьсан, за хүлт эвтэйхэн чанартай гэдгээр энэ гутлыг би хоёр дахь гутлаараа сонгож байна. За харин миний 3 дахь сонголт бол за шүүг галерей дэлгүүр дээр хүрэлцэн ирсэн 2024 оны хавар намрын шинэ загварын гутал байгаа. Яг одоо миний ард харагдаж байгаа Cindy's Eric брендийн энэхүү шинэ загварын гутлыг би сонгосон. За эмэгтэй хүнд заавал бас нэг ийм содон чамин гутал байх хэрэгтэй болов гэж би бодсноос за яг энэ лакн за энэ чамин гутлыг маш итгээд гутлыг сонгосон байна. Энэ бол миний 3 дахь сонголт. За харин миний 4 дахь сонголт бол мэдээж эмэгтэй хүнд заавалчгүй дүвфэл байх хэрэгтэй. За энэ цэвэрхэн загварын дүвфлийг бол за та зуны орой найз нөхдөдөө уулзахдаа үгүй болвол хавар намрын улиралдаа ажил дээр мөн офис дээр өмсөх тохиомжтой юм гутал байгаа. Бүх төрлийн өмд олон юу бүхэнд зогтдог энэхүү дүвфлийг би сонгосон байгаа. Энэ бол мэдээ Sasha Fabano брендийн нэг онцгой хэлэх зүйл нь энгийн дүвфэл удаасаа харагдаж байгаа боловч хажуудлаас нь маш чамин байгаа таалагдсан учраас би энийг сонгосон. Тэгээд энгийн бөгөөд чамин болохоор таалагдлаа. Итгээд гутал бас заавалчгүй байх ёстой гэж боддог үндсэн дээр би ийм хоёр итгээд гутлыг сонгож өгсөн байгаа. Тэгэхээр энэхүү гутал бол чамин ялангуяа бас Jason өмд богино хар өмдөн дээр илүү зохиомжтой санагдсан. Тэгэхээр заавалчгүй бидний шүүгээд энгийн хар гутлаас гадна бас нэг ийм содон өнгийн гутал байвал илүү зүгээр болов гэж бодоод би яг энэ лакн гутлыг сонгосон байгаа. Тэгээ одоо дулаарч байгаа болохоор та бүхэн хавар намртаа бас заавалчгүй хар гэлтгүй бас өөр өнгийн гутлуудыг сонгоорой гэж хэлмээр байна.
Sugar дэлгүүр дээрээс дан ганц эмхтэй гутлаас гадна яг одоо миний анх харагдаж байгаа энэ хүү эрэгтэй брэнд гутлууд бас байдгийм байна. Тэгээд бас сонирхолтой эрэгтэй гутлуудыг. За эрэгтэй гутлуудаас бас онцлог 3 брэндийг та бүхэн танилцуулсан. Европын 3 брэнд болох. За нэгдүгээр Steve Madden брэндийн бас эрэгтэй гутлуудын төрөл бүрээрээ загвар болгоноосууд бас байна. За эдгээр бол бүгдээрээ хавар намрын гутлууд. За энд Maritan гэх бас Европын брэнд байна. За нэгэн офс загварын Oxford илүү бас костюм пижакан дээр өмсөхөд илүү тохиромжтой бас ийм хавар намрын арьсран гутлууд бас байна. Энэ бол айгуу таалагдчихсэн. Гэхдээ онд бас ийм гутлууд гоё хаа. За тэгээд бас ийшээгээ яваад за хавар намрын Arzani гэдэг брендийн ийм чикен загварууд бас байна. Бүгдээрээ яг хавар намрын арьсан гэдгээрээ бас илүү онцлогтой. Тэгээд дан ганц эмхтэй гэлгүй бас эрэгтэй гутлууд зөндөө байдаг юм байна. Тэгээд та бүхэн бас аппликейшнээр татаад эндээс нөхөртөөгөө хамт ирээд хоёулаа бас судалгаа авалт хийгээрэй гэж хэлмээр байна. За ингээд бичлэгийн маань төгсөлт нэг ялагч тодорхойлно. Ялагчтай бид бүхэн Sugar дэлгүүрээс худалдан авалт хийх 800,000 төгрөгийн нэмэлт бүхний ихэвчлэгийг хүлээх болно. Яг одоо та бүхэнд постыг танилцуулъя. Та бүхэн доор гарч байгаа хоёр Facebook пэйжийг лайк дараад, мөн энэхүү бичлэгийг лайк дараад коммент хэсэгт нь миний асуултанд хариулж өгч учиртай. Одоо та бүхэнд асуултыг танилцуулъя. Sugar дэлгүүр нийтдээ хэдэн нэрийн дэлгүүртэй вэ? Та бүхэн зөв хариултаа коммент хэсэгт бичснээр бид бүхэн голоос рандомор нэг ялагчаа тодруулан эрхэмжих хийх болно. Бичлэгийн хамт байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.